Өөрийн үлээг үсэн. За. Явцсан тий. За окей. Слайд маань сая нэг тасарчих шиг болоод 2 дугаар хэсэг болоод мэдэн дээр орох юм байна. За түрүү ярьжсэн. Өөрийгөө яаж тэмүүлэлтэй байлгах вэ гэдэг чинь тий. Тэгэхээр миний хэлдэг 3 дахь арга маань болохоор хамгийн их цаг өнгөрүүлдэг 5 найзгаа нэг жилдээ нэг сайн бодож байгаа сонгороо гэж хэлмээр байна. Аль болох англи хэлээ суръя л да. Дандаа Америкэн үзье л да гэдэг найз нартай байх юм бол нөгөө сайныг дагуул сарны гэрэл гэдэг шиг өөртөө дандаа нэрээ би сурах ёстой шүү дээ. Нэрээ би сурах ёстой шүү дээ гэдэг тийм тэмүүллүүд үүсэх юм аа. За, иймэрхүү аргууд байна. Тэгэхээр англи хэл сурахын хамгийн хэцүү юм нь дахиад хэлье. Өөрийгөө байнгын 2 жил тэмүүлэлтэй байлгах нь хамгийн хэцүү шүү л гэж хэлмээр байна. Ер нь бол if there's a will, there's a way боёо хүсэж байгаа юм бол та чадна гэдэг англи үг байдаг те. Тэгэхээр та бүхэн гол нь дандаа англи хэлээ сурах юмсан гэдэг энэ гал ирмэлцлээ бити алдаарай гэж хэлмээр байна. За асуултууд нэлээд ирж ах шиг байна. Инээдтэй юм яриач гэж ах шиг байна те. Тэгэхээр энэ яг бүгдээрээ гоё хичээл хийж байгаа шүү дээ те. Тийм болохоор та бүхэн бас манайхыг UB Comedy Club дээр ирээд үзээрэй. Дашмт дуулах гэд яг одоо бид нар энэ 7 хоногоос эхлээд UB Comedy Club-ийн интерьерийг лаг гой засцсан 300 гаруй хүний судалтай дахин одоо үг талхай том заалаа нээж байгаа шүү гэж хэлмээр байна. За мөн бас миний хувийн Facebook хуудаснаас мэдээлэл авч болно. Энэ талаар бас хичээлхэн цагийг үргэлгүй тусна мэдээлэл өгье. Идрод Батэрдэн гэдэг Facebook хуудас байгаа. За дараагийн асуулт болохоор үгээ яаж сонгох вэ гэдэг асуулт их хүмүүс их тавьж байна. За үг сонголтын тал дээр бол за манай сургалтын төв дээр Хатанбаатар огш бит хоёрын 5 өдрийн сургалт байгаа. Сард 2-3 удаа явагдаж байгаа. Одоо энэ сарын хамгийн сүүлийн сургалт нь маргааш явах гэж байна. Тэгээ 4 сарын 7-оос эхлээд 4 сарын сургалтууд маань эхэлж байгаа. За энэ сургалтын дээр маань болохоор 400 англи хэлний хамгийн супер хэрэглээтэй үгүүдийг заадаг. Энэ үгийг миний би сүүлийн 6 жилийн турш одоо ингэж шигшиж түүж байгаа. Би ер нь энэ листэндээ байнгын өөрчлөлт оруулдаг. Ер нь гадаад явах болгонд бол би энэ үгийг хэрэглэсэн билүү, яасан билээ гэж боддог. Тэгэхээр яг хуу англи хэлний агсан шатнаас эхлээд ер нь 40% нь үгнүүд нь TOEFL IELTS-ийн хэмжээний үгнүүд байгаа. Тэгэхээр Америкт очлоо, Англид очлоо, яг л онгоцны буудал дээрээс эхлээд таксин суугаад амьдрал чинь хамгийн их таарлах ийм үгнүүдийг шигшиж та бүхэнд заахыг хичээдэг. Ийм 400 үйл үг заах сургалт байдаг. За энэ сургалтын маань талаар 707222 гэдэг дугаараас мэдээлэл авч болно. Тэгэхээр бүгд хичээлийн цаг дээр бас хитрхи өөр мэдээлэл яриад хэрэггүй гэж бодож байна. Тэгээд энэ 400 үгийнхаа листийг 4 сараас эхлээд Хатанбаатар огш бит 600 үгийн лист болоод 5 өдрийн дотор та бүхэнд багтаагаад цээжлүүлж байх болно. За бусад үгүүдийн хувьд бол интернет дээр маш олон листүүд байгаа. Тэгээд most frequently used English words ч юм уу те most popular English words энтергээд Google дээр та бүхэн хайх юм бол янз бүрийн байгууллагуудын нээлттэй бас зарласан түгээмэл үгнүүд байдаг. Тэгэхээр та бүхэн ороод бас суралцаарай гэж хүсмээр байна. За мэдээж ажил мэргэжилттэй холбоотой үгийн листүүдийг бол Google дээрээс те банкны салбарын хамгийн түгээмэл үг ч юм уу янз бүрээр хайх юм бол их олон лист байдаг. За өөр ямар асуулт байгаа вэ? Инээдтэй авах хэдэн жишээ нь хэлж өгч. За гэхдээ яг би камерын өмнө ингээ гав ганцаарх нь ярьж байгаа болохоор жоохон тулгамдаад байна уучлаарай. Тэгээд анх удаага яг нөгөө юм лайв байдлаар хичээл зааж байгаа учраас гэхдээ хичээл дээр бол ерөөхдөө хэлсэнтэй аль болох фантазтай, гоё фантазтай цэвэрлэх тусмаа хүн илүү гоё цэвэрлдэг. Энэ цаана бас тарих судлалын одоо шинжлэх ухаантай холбоотой л доо. Яагаад тэгэхээр тарихны хамгийн чухал хэсэг болох хиппокампус тарих гэдэг хэсэг байдаг. Энэ нь ердийн үед бол унтаа байдлаар тарих байгаа. Гэхдээ хүн айгуугаа ингээ эмоцтой сэтгэл нь хөдөлж баярлаж чадах юм бол ялангуяа хүн инээж баяссан үед энэ хиппокампус тарих ажилтдаг. Энэ тарих ажилласан үед хүний кортекс буюу их тархин дээр мэдээлэл хизээч мартахдаггүйгээр хадгалагддаг. Одоо та бүхэн нэг жишээ дурдахад одоо та бүхэн 10 жилжингээ сурцсан мөртлөө бид нар яг үүндээ 9 дугаар ангийнхаа эхний 3-7 хоногт юу хийсэн бэ гэхээр ихэнх хүн сандгүй. Гэхдээ яг тэгвэл 10 жилээс чи юу санаж байна гэхээр дандаа нэг үл амар айсан эсвэл маш их баясаж хөвжилдсөн дандаа тийм гой хитгэн мөчүүдийг хүн марташгүй сандаг. Яг энтэй адил механизмаар ягаад тэр мөчийг хүн сайн сандаг вэ гэхээр үндэ хүний хиппокампус тарих тэр үед ажилласан бохгүй юу? Сэтгэлтэй нь хөдлөөд. Тийм болохоор миний яг хичээл дээр маш хичээж одоо баримтлагдаг одоо зүйл маань юу гэхээр хүмүүсийн сэтгэлийг маш хөдөлгөж ер нь сурагч нар маань ер нь баг
Багшаа би бүр үнгүй комеди үзчихлээ гэдэг л дээ. Ер нь тиймэрхүү юм болдог. Тэгэхээр та бүхэн бас ер нь хэл сурах бол аюу гой тийг инээлдэж байгаа сурдаг зүйл шүү гэж хэлмээр байна. Цаашаа энэ сургалт татдаг. Ер нь бол сар болгон явдаг байгаа. Сардаа 2-3 удаа явуулахыг хичээж байгаа. Зарим сард нэг л явдаг байгаа. Онлайн сургалт одоогоор явуулах боломжгүй. Яг тэгэхээр энэ зааландаа аюу гой сурагч нартайгаа харьцаж бөөнөрөө ингэж инээлдэж сурдаг учраас бас онлайнаар яг тийм гоё эмоц гарч чаддгүй. Тэгээ одоо би яг үндэ камерлаа хараад ингэ ярихад та бүхнийг инээлэх гэдэг аюу хэцүү. Та нарын царайг харахгүй байгаа учраас те. Ийм байдаг шүү. Тийм болохоор заалны сургалт явагддаг. Яг одоо 20 цэвэрлэж болохгүй. За харин асуудалтай байна. За тэгэд манай сурагч нарын ерөн сэтгэлдлийг та бүхэн манай Facebook хуудасны бас ревю хэсэг те сурагчдын сэтгэл бичдэг хэсгээс үзээрэй. Тэгээд итгэлтэй байгаа ер нь бол сайн сурдаг. За би сургалтанд сууж иж цэжлэх хэрэгтэй юу? Тэгэх бол албагүй шүү. Энэ сургалт бол цэжлэх процесс энэ үг цэжлэх дадлыг өөртөө суулгах гэд миний зүгээрс маш сайн тусалж өгдөгөөр л одоо онцлог. Тэрнээс биш та бүхэн өөрсдөө чаднаа. Бас манай Хатанбаатар багшийн ном гарсан байгаа гадаад үгийг цэжлэх аргачлалын талаар бүх номын дэлгүүрүүдээр зарж байгаа. За. Академик үгийг тийм арга барилаар яаж цэжлэх вэ гэнэ? Академик гэлтгүй ер нь зөвхөн үгч гэлтгүй. Ер нь одоо энэ Монголын оюун ухааны академийн бүх одоо сургалтуудын үндэс нь бол яг энэ оюуны зураглал буюу хүчтэй төсөөлөл гаргахын аргаар явдаг байгаа. Тэгэхээр би өөрөө бол Монголын оюун ухааны академийн бас тоон мэдээлэл цэжлэх гэдэг ийм төрлийн одоо сургалтаар нь хичээлдэг. Гэхдээ яг би удаан ч гэсэн бас тоон мэдээллийг сайн цэжлэх гэж хичээж байгаа. Ийм сурагч байгаа бас өөрөө. Комплекс сентенсийг нэг уншилтаар хэрхэн хурдан ойлгох вэ? За, ер нь бол энэ орчуулгын бас нэг тактиктай. Ер нь ямар ч хэлний ямар ч өгүүлбэрийн хамгийн гол утга нь үйл үгэн дээрээ зангидагдчих байдаг. Тийм учраас комплекс өгүүлбэрийг ойлгохдоо та бүхэн хамгийн түрүүнд үйл үгийг эхэлж таних хэрэгтэй. Тэгээд үйл үгийг таньсныхаа дараа үйл үгнүүдэд орчуулад 2-3 үг байх юм бол энэ нийлмэл өгүүлбэр байна гэсэн үг. Нийлмэл өгүүлбэр байх юм бол аль өгүүлбэр нь давмгай, аль нь туслах өгүүлбэр вэ гэдгийг олж тогтоох хэрэгтэй. Тэгээд гол өгүүлбэрийг орчуулад дараа нь энэнийхээ дэлгэрсэн утга болох туслах өгүүлбэрийг орчуулж явах хэрэгтэй. Товчхондоо юм. Яаж зэрэг дан үгийг цэжлэх юм болов уу? Өгүүлбэрийг цэжлэх юм болов уу? Миний бодлоор маш хэрэгтэй цөөхөн гол үгүүдийг ялангуяа үйл үг гэж би дахин хэлээд байгаа. Цээжлэх хэрэгтэй. Тэгэд ер нь хүн ер нь татаа тунгаадахгүйгээр ярьж сурна гэж байдаг юм дөө. Тэгэхээр ер нь нэх гоё ингээл анханасаа л гоё ярьдаг юм байдгүй. Тэгэхээр нэг гол үйл үг хэлчихэлтэй те. Oh you know I bought this гэхэд яг энэ утсыг худалдаад авсан биз дээ хүн гадаад хүн ойлгно шүү дээ те. Тэр шиг үгээ мэдхгүй ч гэсэн ер нь бол гол үйл үгээ хэлчихэл this you know I was like гэл жон гацж байгаа л ярихад окей те. Алстаа болно. Ямар номоор явдаг вэ? За манай сургалтын бүх материалуудыг Монголын оюун ухааны академийн Хатанбаатар багш маань ер нь өдөртөн боловсруулсан байгаа. Бид хоёрын сүүлийн 3 жил орчмын хөдөлмөр байгаа. Тэгэхээр манай бүх сурах бичгийг яг өөрсдийн бий болгосон гарын авалгаар явдаг байгаа. За IELTS, TOEFL, SAT гэх мэт ангиуд бол бүгдээр байгаа. За тэгэхээр сургалтын төвийн мэдээллүүдийг та бүхэн манай 70007222 утаснаас авна уу. Яг энэ нөгөө онлайн хичээл дээр бүгдээрээ илүү гоё хичээлийн агуулга ярья гэсэн саналтай байна. Насны хүүхдүүдийг яаж үгцээж вэ? 8 настай хүүхдүүд энэ аргаар зааж өгөх үү? За бага насны хүүхдүүдийн анхаарал төвлөрүүлэх хугацаа маш богинохон байдаг. Хатанбаатар багш битүүрийн сургалт бол 5 өдөр болгон 2 цаг хичээлдэг юм хичээл байгаа. Тэгэхээр бага насны хүүхдүүд бол нэг бүр максимум нэг 30 минут л анхаарч чадаад байгаа харагдтыг. Тэгэхээр ер нь бол 12-оос доош насны хүүхдүүдийн анхаарал төвлөрүүлэх чадвар нэг 20-40 минут байт юм болов уу гэж би боддог. Тэгэхээр манай сургалт арай жоохон хүндтэй байдаг. Тэгэхээр энэ сургалтанд заавал аав ээжтэйгээ хамт сурахыг ер нь бид нар шаарддаг. Энэ аргаар бүх насны хүмүүс сурах боломжтой. Манайд хамгийн ахмадтай бол 76 настай энэ төр хүмүүс сууж исэн байдаг. Бага. Зуны сургалт байгаа юу? За байна сургалт бол сар болгоо явж байгаа. Зунжин би энэ ч нэ байж байна. Тэгээд 400-ыг татаж авах боломж байна. Нээлттэй юу? За энэ 400 үг маань бол яг бидний оюуны өмч гэдэг утгаараа нээлттэй бол зардал тавьдаггүй. Энэ үг тэгээд бас байнга тогтмол шинжлэгдэж байдаг учраас та бүхэн бас маш сайн сэгссэн үг байгаа. Одоо 600 болж хувирсан байгаа 4 сараас эхлээд манай сургалтанд суух юм бол харамгүй зааж өгнө. За болчихоо те.
За окей, та бүхэндээ анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд Icon-ы хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэндээ ингэж нээлттэй хичээл анх удаа зочин багш нар ирж зааж байгаадаа их баяртай байна. Тэгээд та бүхний сурлагад өндөр амжилт хүсье. Дахин та бүхэнд сануулж хэлэхэд англи хэл сурна гэдэг бол багадаа 2 жилийн марафон гүйлт шүү. Тийм болохоор та бүхэн амьдрал чинь өчнөө юм тохиолдох учраас тэр хооронд 2 жил тэмүүлэлээ алдахгүй өдөр болгон өөрийгөө сэргэг байлгаарай гэж захимаар байна. Баярлалаа.